За нэг ийм самбар яаж холбох вэ? Холбосон ч асахгүй байна гэдээ асуусан байсан. За тэгэхээр эхлээд тоолорт холбосон байдал нь гэх юм бол энэ хар хоолойтой кабель доороос орж ирж байгаа. Энэ бол оролтын кабель байна. За эндээс тижэл орж ирээд 3 фазаа бол зөв холбосон харагдаж байна. Тэгээд 0 энэ дэр холболт буруу хийгдсэн. Холболтын диаграмыг харуулчихъя. Иймэрхүү байх хэрэгтэй гэсэн. 3 фаз гэхээр L1, L2, L3 гэдэг нь 3 фаз. За L1 1 дээр холбогдоод за гарах нь болохоор оролт нь 1 дээр, гаралт нь 2 дээр. 2 дугаар фаз оролт нь 3 дээр, гаралт нь 4 дээр. 3 дугаар фаз оролт нь 5 дээр, гаралт нь 6 дээр. За нейтрал буюу 0 гэж яриад байдаг. Энэ нь болох төр гаралт нь оролт нь 7 дээр, гаралт нь 8 дээр ингэж холбогдноо гэсэн үг. Тэгээд буцаад нөгөө асуусан хүнийхээ зураг руу орох төр 0-оо энд нэг шин дээр боож өгснөө дахиад эндээсээ тоолортой холбосон байна. Гэхдээ энэ дээр бол ингэж шинд холбож өгөх шаардлага байхгүй. Гэхдээ шууд тоолортой холбочоод хэрэглэгчийнхээ кабелийг бол хараахан холбоогүй байгаа. За дахиад нэг алдаа. Энэ автомат дээр энэ доотлын автоматыг холбохдоо дээрээс нь тархилах шаардлагагүй. Яг гэвэл энэ өөрөө автомат маань гүйдлээс хамгаалах зорилттой учраас доороос нь холбож өгнө. Ийм хоёр алдаа байна гэсэн. За тэгэхээр зөв холболтыг эндээс ингээд зураад харуулчихъя. 3 автоматыг бол ингээд шууд холбоод өгчих хэрэгтэй. Эндээс орж ирж байгаа энэ гаднаас орж ирж байгаа энэ 0-ыг бол шууд ийшээ ингээд холбоод өгчнө гэсэн. За тэгээд оролтын кабель нь яаж байх вэ гэхээр за 3 фаз учраас эхлээд 3 галаа бол ийшээ ингээд холбоод өгчнө. 0 болох тэр ийшээ ингээд шууд тоолорлогоо холбочихно. Бас давхар хэмжилт хийхэд бол хэрэгтэй байдлаар шинээр дамжуулаад тоолорхоо 0 руу холбож өгч болно гэсэн.